Сайн байцгаана уу? Энэ бол анхны бичлэг гэдгийг 2 дугаар парт явж байна. Одоо би амьдралынхаа талаар ярина. Би хөдөө бол амьдардаг. Би Улаанбаатарт амьдардаг. Улаанбаатарт амьдардаг 113 сургуулийн сурагч шүүдэр цэцэг байгаа. Бас нэмээд би 3-ын Б анги, тэгмээ 4-ийн Б анги орох гэж байгаа. Хэрвээ намайг таньдаг хүүхдүүд намайг үзэж байвал лайк, subscribe дараад намайг дэмжээдгээрэй. Нэр анх удаа үзсэн бол миний YouTube хаяг руу ороод анхны бичлэг гэдгийг юу руу ороорой. Тэрийг үзчихэд энэ юу руу орж ирээрэй. За юу. Нэрээ хөдөөч байх гоё шүү. Өдрөхтэй л да. Тэгэл цаанаас хараад үзэлтэй. Жохон удаан байл. Гоё шүү. Цаанаас ингээ хараад яваад л хахаар нэг л харагдаж байгааз. Тийм ээ. Гоё л харагдана. Би ээж ах. Манай ээж Улаанбаатарт ажил хийж байгаа. Ажил хийгээд 7 сарын эхний үеэр ирнэ. Тэгээ 2 саяныхаа цалиныг аваад ирнэ. Тийм 2 саяны цалингаа аваад ирэнгүүтээ 3 энэ хөдөө 3 хонжоод яваад тэгээ дахин 14 хоног хүлээгсэж болчиход байгаа. Амар муухай. Үгүй дахиад 1 сар хүлээгсэж болчиход. За ээж аваас холдоод хөдөө мөдөө явсан хүүхдүүд битээ шаналаарай. Ээж аваагаа битээ санджаагаарай. Ээж авч нэг л өдөр өөрийнхөө сэтгэлийг барайл чамруу очив шүү. За peace. Хочис шүдрэ peace.